Hey, baby. Hey, Yeri. Hey. Alright. Өглөөний минь бүгдээрээ. За тэгэхээр өнөөдрөөс эхлээд дээр үе ярьжсэнийхаа дагуу влогуудыг хийж эхлэх байгаа. Тэгээд эхнийхээгээ ингээд эхэлж байна. 40 насны төрсөн өдөр энийг хийгээд айгүй тохиромжтой өдөр санагдаж байна. Тэгээ хийж байна. Өглөө болгон та хэд мэдж байгаа би өглөөс ирээд эхлээд би төрүүлээс сэрдэг. Өөрийнхөө юмнуудыг хийснийхаа дараа их нэрийг очиж сэрээдэг. Хатандаа очиж кофе аваач өгч сэрээдэг байгаа. Өнөөдөр дөрөвт өдөр их саарл өдөр Лондонд болж байна. Нилийн саарл өдөр болж байна. Өнөөдөр тийм их завгүй өдөр биш. Нилээд ажлын юмнууд байгаа. Гэхдээ тийм ачаал бол өнөөдөр арай гайгүй өдөр байна. Тэгэхдээ би энэ влог өнөөдөр бас подкасттайгаа жоохон холсон байдлаар хийх гэсэн бодолтой байна. 40 наснда сурсан нэг 10 зүйлийн тухай багцлсан байдлаар ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр би 20 хэдэн настай байхдаа нэг медиум дээр нэг блог бичижсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр би 29 настайдаа сурсан 29 зөвлөлчлөө нэг тиймэрхүү бичижсэн санагдаж байна. Тэгээд 40 хүрж байгаатай холбогдуулаад би нэг ер нь бас нэг өөрийнхөө одоо үзэж харсан хэрвээ миний одоо ингээд хоримтлуулсан ухамсар цэцэн ухаан энэ төр гэж ярил одоо ингээ хамаг авсан туршлагууд мэдлгүүдээ аваад өнөөдөр би нэг багцлаад яг ингээд миний биеинд үлдчихэж байгаа үнцний маань өөрчилж чадсан шин төрлийн сургамжууд юу юм бэ гэж ярил яасан юм бэ гэж бодоод тэгээд би нэг 10 ширхэг зүйлийг ойлголоо. Листлчлээ. Тэгээ өнөөдөр энийг хуваалцъя гэж бодлоо. 40 наснда миний амьдралын тухай ойлгож авсан Окогийн л шүү. Окогийн 10 зүйлийн тухай өнөөдөр ярилцъя гэж бодлоо. За нэгтгэн. Та өөрийгөө юу гэж тодорхойлно? Та яг тийм л хүн гэсэн үг. Энэгээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүмүүс өөрсдийнхөө тухай юу гэж ярина уу? Өөрийгөө ямар гэж хэлнэ үү? Яг л хүн тийм л хүн байдаг. Энд чинь нэг хэд хэдэн зүйл агуулгач. Бид нэр өөрсдийнхөө тухай юу ярьдаг вэ? Хүн ер нь өөрийнхөө тухай юу ярьдаг вэ? Энийг айгүй мэдэх ёстой юм байна. Бид нэр өөрийн мэдж байгаагаар айгүй их тоглоомоор, айгүй их нэрлэгсэн байдлаар, худлаа дүр хэсгсэн байдлаар бид нэр өөрсдийгөө нэг бол айгүй их доошлуулж ярьдаг, дээшлүүлж ярьдаг, хөөр гэж ярьдаг. Тэгээ тэр болгоно нь буцаад яадаг гэхээр жирийн үгнүүд биш. Буцаад яг өнөөдөр таны хэн болгож харагдуулдаг бай. Таны өөртөө итгэлтэй байдал, таны юм хийхгүй шийддэг зүйл шүү гэдгийг өөрийнхөө тухай юу ярьж байгаа тэрийг анзаараач гэж. Номер 1. Номер 2 нь ёс суртахуун, ёс зүй ер нь урт хугацаанд дандаа дийлдэг юм байна гэдэгт би ашгүй ойлгож авсан. Өөрөөр хэлбэл богино хугацаанд хүмүүс сэтгэл хөдлөлөөр янз бүрийн арга барил ашиглаж агаад буруу замаар төрүүлцдэг юм шиг харагддаг боловч яг амьдралыг ингээ харангууд урт хугацаанд бодит үнсэн, ёс зүй, ёс суртахуун хождсон билээ гэдгийг яг бүр ойлгож авсан. Тэгвэл урт хугацаанд тэгээ жоохон цаг шаарддаг, жоохон төвчээртэй байх хэрэгтэй юм билээ гэдгийг ойлгуулсан. За 3 дахь нь болохоор ихэнх хүмүүс зөвхөн өөрсдийнхөө тухай боддог, өөрсдийнхөө тухай санаа зовдөг, өөрсдийнхөө тухай анхаарлаа хандуулдаг. Энэ урднаас хүмүүс бол зөндөө ярьдаг те. Бид нэр энэ чэнс юу ойлгох гэдэг нь хөлөө хүн гэдэг амтан бусад хүмүүсийн тухай юу бодож байгаа тухай, бусад хүмүүсийн юу хүсэж байгаа тухай, бусад хүмүүсийг тайван байлгах, бусад хүмүүстэй аятайхан байх талаар бид нэр дэндүүх санаа зовдөг.
Гэтэл яг бодит байдал нь юу юм гэхлээр ихэнх хүмүүс бидний тухай ерөөсөө өөр хүмүүсийн тухай санаа зовдөг. Би ч адилхан, та ч адилхан. Бид нар бүгдээрээ зөвхөн өөрийнхөө тухай боддог, өөрийнхөө тухай санаа зовдөг. Тэгээд бусдын тухай нэх амар оролцоод байдгүй шүү. Нэх тэгж бидний төсөөлж байгаа шиг тийм их оролцсон, ботсон, санаа зовсон тийм байдгүй, ажилсан тийм байдгүй шүү гэдгийг ойлгож авсан. Номер 4. Ийдэг аятайхан хүн рүү хандах нь тэр хүний өмнө зөв харагдах, ухаантай харагдахаас бүр хэд дахин их илүү чухал гэдгийг ойлгож авсан. Тэгэхээр заримдаа тэр нь үннийг залгаад тэгээд тэр хүндээ тэрнийхээ оронд илүү инэрэнгүү хандах нь үннийг хэлэх шаардлагагүйгээр тэр хүндээ хэрэгтэй тэр мэдрэмжийн тухайд өгөх нь ер нь амьдралд хэрэгтэй юм билээ. Энэ хүний нийгэмд амьдрахад их чухал юм билээ. Тэглээгээ би худлаа ярьж байгаа гэсэн үг бол ерөөсөө биш шүү. Би ерөөсөө л хэлэх шаардлагагүй зүйлийг хэлэхгүй байх хэрэгтэй. Тэгээ ер нь бол хүнд юм заах, хүнийг зөв буруугаар нь тодорхойлохоосоо илүү тэр хүнд яаж би эерэг инэрэнгүү хайрыг, сэтгэлийг, анхаарлыг мэдрүүлэх вэ гэдэг нь зөв арга юм бэлээ гэдгийг би ойлгож авсан. Энэ номер 4. За номер 5. Амьдралын бүх асуудал хүний харилцааны асуудал. Яг үг нь болохоор яг нөгөө courage to be disliked тогтохгүй байх зориг гэдэг нэртэй гоё ном байгаад байгаа. Тэр номноос гарсан тий. Гэхдээ ерөнхий хэлээд байгаа нь бидний амьдралд гарч байгаа бүх асуудал, хувийнхаа төвшөнд гарч байгаа юм шиг санагдж байгаа боловч бүх юм хүнээр тусгагдж, хүний харилцаанд орж, хүний нөлөөлөлд орж, хүний хариу үйлдэл эсвэл тэдний гаргасан аашаар шиг гих мэд ерөөсөө л хүний амьдралд байдаг бүх асуудлууд сөрөг иргэн бүгдээрээ хүний харилцаанаас л байдаг. Тэр утгаараа бид нэр хүн гэдэг зүйлийг ойлгох, хүнтэй харилцаж сурах гэдэг илүү чухал шүү гэдгийг буцаагаад энэ санаас. Номер 6. Альва зүйлд нэг хариулт гэж ерөөсөө байдгүй амьдралын ямар нэгэн асуудал бүх үр дүн, бүх гавьяа, бүх зүйл олон оролдлогын хоримтлалаас бий болдог гэдгийг ойлгож авсан. Хүн гэдэг амьтан угаасаа энерги хэмнэж юм руу хурдан хөрж үр дүн өнөөдөр яг одоо хүсдэг юм төрөлхийн юм сонин амьтан тэгжээж бид нар амьд гарахын төлөө тэгж зүтгэдэг амьтан. Тэгвэл тэр нь өнөөгийн нийгэм заримдаа буруу гарч ирж байгаа арга нь яах чаддаггүй гэхээр хүний дэндүү яаруу болгоцсон байдаг. Хүмүүсийг богино хугацааны сэтгүүтэй болгоод байдаг. Хүмүүсийг ёс зүгүй ёс суртахуунгүй наймаалцах горим руу одоо оруулчаад байдаг. Тэгвэл тэрнийх нь эсрэг хэлж байгаа зүйл нь болохоор яг олигтойхон агуй амьдралд зөв үр дүн хүсэж байгаа бол тиймэрхүү үр дүнгууд хизээч нэг хоёрхон тодорхой юмнаас гарч ирдгүү цогцоор нь олон оролдлого, олон хөдөлмөрийн хоримтлаас л бий болдгийг ойлгож авсан. Номер 7. Та алдаа гаргана, буруу шийдвэр гаргана. Бүр зайлшгүй гэдгийг ойлгож авсан. Амьдрал гэдэг зүйл дээр бид нар тэгээ энэ талаар бас саяхан влог хийсэн байгаа тийм ээ. Хүн алдна гэдгийг ихэнх нийгмүүд айгүй буруу шаадаг, шийтгдэг, айгүй тийм зөв биш юм хийцэн юм шиг хүн рүү ханддаг. Мэдээж алдаа өөрийн гэсэн үнэтэй биднээс юм алдагдж байгаа юм байгаа ч гэсэн нөгөө талдаа алдаа гэдэг зүйл чинь сурах, хөгжих, урагшлах явцын зайлшгүй голдонд байдаг алхмууд гэдгийг бүр ойлгож авсан. Тэгээс тогтохгүй та бүр заавал алдна. Заавал буруу шийдвэр гаргана. Заавал та мяар. Энэ бол ерөөсөө л замналын голд байгаа алхмууд. Харин чухал нь тэрийг яаж ашиглаж сурах уу, урагшлах уу гэдэг дээр одоо дараагийн асуулт гарч ирж байна, тийм ээ. За миний номер 8 дахь нь хүн хинч хизээч хөгжиж өөрчлөгдөх бүрэн боломжтой гэдэгт би одоо үнэхээр итгэдэг болсон. Би одоо коуч, лайф коуч хийдэг, олон мундаг хамтрагч нартай ажиллаж хүмүүсийн амьдралд одоо олон жил дараалж коучероо дамжуулж хүмүүсийн амьдралын өөрчлөлт
акцийн тэр гоё аялалд нь хамтраад ажиллаад оролцоо явж байдаг. Тэгээ тэнцэнс би нэг ойлгож авсан зүйл нь бол хүн болгон өсөх боломжтой, хүн болгон өөрчлөгдөх боломжтой, хүн болгон сурж хөгжих бүрэн боломжтой. Зарим нэг хүмүүст нь энэ нь жоохон илүү их цаг шаарддаг, илүү их хөдөлмөр шаарддаг. Гэхдээ аяанда бүгдээрээ өөрчлөгдөх боломжтой, бүгдээрээ хувьсдаг гал гэдгийг энэ чинээс ярьмаар. За номер 9 нь болохоор гаднаа болохоор хүний харилцан хамаг асуудлыг бий болгодог. Дотроо бидний тогтворгүй байдал, амар минь биш байдал, стресс бүх зүйл эго гэдэг зүйл аягүй чухал байдгаа гэж байгаа. Тэгээ энэгээрээ би юу ярих гэдэг нь вэхээр нөгөө нэг бидний айц маань, нөгөө нэг бидний хүлээн зөвшөөрөгдөх хүсэл маань, нөгөө нэг бидний хайрлагдах хүсэл маань, нөгөө нэг хүмүүст тоогдох мэтийн энэ нэг жоохон хүүхдийн энэ жижигхэн айцуд хүслүүд маань гаднаа амар юм өнгөрөө, зоригтой, илүү их юмарсан, дэндүү юмарсан, гайхуулсан гялгар байдлын шинж тэмдгийг хүнээс гарах гэдэг. Тэгээд тэр нь өөрөө буцаад бид нарыг хаалттай болгож өгдөг, хамтруулдаггүй болгож өгдөг, бид нарыг их зантай юм шиг болгож өгдөг. Тэгээд энэ болгоныг л эго гэж нэрлэдэг байгаа шүү гэж. За тэгээд номер 10 нь болохоор ерөөсөө амьдралын миний нэг ойлгож авч байгаа нэг бүр яахаргүй номер 1 амьдралын хамгийн чухал хүн гэдэг амьтны хийх ёстой зүйл бол англиар recalibrate гэж нэрлэж байгаа. Би болохоор юу гэж яах вэ гэхээр өөрийнхөө өгөгдлүүдийг дандаа шинчлэх ёстой л гэдгийг хэлмээр байна. Тэгээ өгөгдөл гэдгээр би юу ярьж байна вэ? За мэдээч хэрэг мэдлэг чадвар тэгээд өөр чинь одоо брэнд юмнууд яригдчих болно. Гэхдээ бүр гүнзгийдөө миний ярих гэдэг зүйл нь та өөрийнхөө хувилбараа дандаа шинчилж явах ёстой. Та өөрийнхөө итгэл үнэмшлүүдийг дандаа шалгаж, алийг нь шинчлэх үү, алийг нь хэвээр нь байлгах уу гэдгийг дандаа хянаж, апдейт хийж байх ёстой. Та өөрийнхөө хэн бэ гэдэг асуултын хариултыг дандаа шинчилж, апдейт хийж, өөрчилж байх ёстой. Та юун дуртай, юун дургүй юм гэдгээ бас яах ёстой. Тэгээд дээрэс нь та энэ нийгэмд, энэ хүрээлэлд, энэ эдийн засагт ямар үүргийг тоглох ёстой юм бэ гэдгээ ч гэсэн байнга шинчилж, өөрөөр хэлбэл амьдралын хэрвээ хүн амьдралынхаа бүх зүйлийг байнга зүгээр автоматар хүлээгээд авчихгүй тэр болгоныгоо дандаа ингэж харж, өөрчилж, шинчилж байр суурийн ондоогоор тодорхойлж байхгүй бол бид нар цаг хугацаа өөрчлөлт гэдэг амьдрал гэдэг зүйл гяс ингээл авчигдаал алга болчихно. Тэгээ хоцрогдож үлддэг. Тэгээд ерөөсөө амьдралын ихэнх асуудал нь тэрнээс бас аявуух гардаг. Тэр нь нийцэл байхгүйгээс аявуух гардаг гэдэг дээр байна. За тэгээд миний энэ болгоныгоо дүгнээд хэлэхэд болохоор амар минь байдал, аз жаргал гэдэг байдал чинь зүрх, сүнсэн бие, толгой, хил үг үйлдэлийг чинь нийцлийг хэлдэг юм байлээ. Тэгээ буддизм дээр бүр ярьдаг зүйл нь хэрвээ тэрний үг үйлдэлийн хооронд ялгаа байхгүй болчвол гэгэрцэнтэй адилхан гэж ярьдаг шүү. Тэгэхээр миний энэ 40 наснда ойлгож авсан 10 сургамж мэрэгэн ухаан гэж хэлчмээр байна эднэрийг. Яа тэгвэл энэ ярьж байгаа зүйлүүдийг би бүр дуршид би эндээ ингээ шингээж аваад зөвхөн би толгоогоор итгэж байгаа биш биеэрээ итгэж байгаа зүйл болсон. Намайг тэгэхээр энэ маань энэ 10 итгэл үнэмшлэн миний дараа чи 10 жилийг магадгүй чиглүүлж авч явах байх гэж бодож байна. Тэгээ эцэст нэмээ хэлэхэд 40 нас хүрж байгаа өндөр ерөөсөө тийм хөгширж байгаа тийм мэдрэмж ерөөс гарахгүй байна. Би яг тоглоомчгүйгээр өндөр миний бие физиологи тархитлахаа 20 настай юм шиг тийм цаг үеийнх юм л байх юм шиг санагдж байна. Бүх юм эерэг. Тэгээд нөгөө бас энэ 40-оос 50 чинь ихэнх хүмүүсийн амьдралын айгуу пик буюу ингээ гоё агуу юмыг бүтээх цаг дээр ирж байгаа гэдэг нь надад амтагдж байна. Би өсөглөн байна. Би ирч хүчээр дүүрэн байна. Би алцхад бэлэн байна. За окей. Цаг одоо өглөөний 10 цаг 35 минут. Би өглөө аль хэзээ нэг кол хийсэн. Нэг хэдий даймжуулах юмнуудаа хийчихсэн. Бас дээрээс энэ влогийн дүрсүүдийг бас биччихлээ. Окей. Өдөр цаашаа үргэлжлүүлье. The Kindle won't connect to the Mac. За эхнэр сэрээд өглөөний цай хийцэн байна. Тэгээд би одоо ер нь
влог болгон дээрээ нэг оруулж байгаа булан нь юу вэ гэхлээр эхнэрийн хатны хариулт гэдэг нэг буланг оруулъя. За ингээд өнөөдрийн хатны хариулт хэсэг рүү орцгоё. Hey baby. Can I ask you some questions? Hold this please. This is what you have to answer to, okay? Into here. Yeah, but you don't have to hold it that. Oh, Like okay. right here is good. Yeah, okay. So this section of the blog is gonna be in every blog. It will be called the Queen's answer. Moments with Megan. All right. First question today. Okay. How old are you? I'm 29. Why did I forget for a second? You're 29. Do you feel like you're old or young? Really depends on the day. There are some days where I feel like old because I feel like I've done so much, and other days where I feel really young. Okay. Yeah. All right. So sounds normal. Yeah. Now, in today's blog, I talked about 10 things I learned in my 40, right? Because I'm 40 today. Right. Yeah. So if you were to say one thing that you learned in the last year that changed the really significantly kind of fundamental mindset in how you approach life, what would that be? One thing you learned. It doesn't have to be original, obviously, right? It could be something you've heard before, but it was reinforced this year. You really felt it, you know? In the last year. Yeah. So if you want to hear mine, example was Yeah. like, I now know for sure that there's no silver bullet Yeah. on two things in Yeah. life. I now for sure know that most problem in life is human problem. Yeah. Relational problem. Right. Right. So stuff like that. Right. I mean, I think for me in the last year, so I've been taking a year off work, or I've taken a year off of working, and for someone who has always like put a lot of, I guess, value on what I do in terms of how productive I am, and like where I work, my title, and all of that sort of stuff. This last year of not working has really like reset, I think, some of my values or thoughts around productivity and like tying your value to what you produce, and how productive you are. So I don't know, it's hard to put into words because I think it's been like really mentally challenging in some ways, because I've always thought of myself, if I may say so, as a high achiever, and to then go from, always being on the go, stressing about work, about what I'm producing, about how I'm managing people, all of that, to all of a sudden not doing any of that and just having to think about like things at home or more creative pursuits like writing, for example. I think that's been, a big lesson that I've learned in the last year, that my worth isn't necessarily tied to what I produce or like how productive I am. Yeah. Cool. Well, as I said, it's called the Queen's Answers. Миний хэлжсэнээр хатны хариултууд гэдэг утгаараа нэлээд юм хатны хариултууд гарч ирж байх гэж бодож байна. За өнөөдрийн тэгээ хатны хариултын болон энэ байлаа. Одоо бид хоёр өглөөг ингээд дуусгаж байна. Тэгээд өнөөдрийн влогийг ерөнхийдөө би ингээд хаах боталтай байна. За тэгээ влог таалагдсан бол комент бичээрэй. Иймэрхүү байдлаар хийгээд байх уу? Тэгээ дээрээс нь бас юу харуулвал гоё вэ? Тэр талаараа өөрсдийнхөө саналыг комент-д бичээрэй. За, alright. Тэгээд баярлалаа. Балер өдөр байцгаагаарай. Дараагийн видеогоор уулзцгаая. Эхнэр өглөөний цай хийсэн байна. Ямар сайсан харъя. You cooked us breakfast. What do we have here? It's kind of like what was left in the fridge. Eggs, sausage. Тэгэхээр бид хоёр голдоо 1-5 хийж байгаад хоёр талаас нь өглөөний цайгаа идэх дуртай хүмүүс тэгээ энэ тухай магадгүй дараа нь үзүүлээ. Тэгээ дээрээс нь бас бид хоёр өчигдөр өдрийнхөө идэж дуусаагүй хоолыг ерөнхийдөө ашигладаг, тий. Өглөө нь хоолоо халаана гэсэн үг. Гэхдээ бид хоёр тэрийг аваад дээр нь өндөг янз бүр юм холж аваад өглөөний цай хийдэг. Ийм нэг өглөө болгон өглөөний цайгаа бид хоёр сүүлийн үед нэг нэлээд ингэж хийдэг болсон байна. Alright. That's it.
like as you watch that first shot, there are some shots in it changes in angle. You were up early today. I had a call. What is it? Yeah. Yeti, Get up. you ready to go out? Yeti ready to go out? Let's go out. Let's go out. Let's go out. Okay, let's go. Go to deck. So just like a child. Ooh, I hope people don't hate me for that statement. Just like any other dog, this one needs to go out every 4 hours maybe? Yeah, he's gotten a lot better. So we're gonna go for a little walk. This is sometimes it's the first thing either one of us does, and it will also be the last thing we do in the day. Take this boy out. Let's go. Check the mail. Let's go, buddy. Go. Go. За тэгээд дараагийн влогоор уулзцгаая. Say bye bye. You signing off? Bye.